үзэгчтэй та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхын нэвтрүүлгээр цаг үеийн асуудлаар ярилцахаар зочноо урьж ирүүлсэн юм аа. Ингээд зочноо танилцуулъя. Хатагтай Одон Туяа Улсын их хурлын дэд дарга ийм ирхэн байна. За баярлалаа. Баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч манай студид үргэлжлэн ирсэнд. Таны нэвтрүүлгийг ер нь би үзэх дуртай. За баярлалаа. Яа тэгэхээр одоо ингээд нэг асуудлын талаар нэлээд нухацтай ярих юм боломжууд гардаг. Одоо нэг салбарын жишээлх бодлого ярихад ингээд тоо баримттай. Тэгвэл одоо сүүлийн үед бид нар чинь нэг зүгээр л нэг мэдээлэл хараад хас яг нэг юм судалгаатай, нотлогоотой юмнууд бол танаа яг энэ нэвтрүүлгээр их үздэгтэй. Тэгээ танд баяр хүргье. За баярлалаа. Бид ч гэсэн бас энэ аливаа асуудлыг одоо хилцэхдээ бас тэр тухайн салбарын тэр одоо хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг юм уу экспертүүдийг авчирч ярилцахыг бас хичээдэг ингэж ажилладаг байгаа. Тэгээ за баярлалаа та сайхан үг хэллээ бидний ажлыг үнэлж. Тэгээ за ингээд хоёулаа ярилцсандаа орё. Мэдээж одоо их хурлын гишүүн өмнө одоо хамгийн тэргүүний зорилж байхтай одоо ажлын гол чиглэл бол мэдээж одоо хууль батлах санаачлах тийм ээ. Тэрийг одоо их хурлд одоо лоббидчих юм уу батлуулах тийм ээ. Одоо үндсэн үүрэг нь шүү дээ. Тэгэхээр хоёлаа эхлээд таны одоо энэ сүүлийн үед их хурлд санаачлаад өргөн барьдсан байгаа тэр хуулиудын талаар тэдний тэрийг та нэг манай үзэгчид бас нэг тайлбарлаж ярих. Эннээс эхлэе гэж бодож байна. За. Тий. За эхний хууль би ингээ харсан нөгөө энэ ойдлын үйлдвэрлэлийг дэмжих гэдэг юм. За би нэрийг яг тий буруу хэлж болно шүү. Ийм чиглэлийн хуулийг та барьсан, өргөн барьсан байгаа тий. За эндээсээ эхлэе. Та эннийхээ тайлбараас та. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт энэ ойдлын салбарыг бас шин шатанд гаргах зорилгоор одоо хуулийн төсөл өргөн барьсан. За нийт нэг 10 гаруй гишүүдтэйгээ хамтраад одоо өргөн барьсаа. Сүүлийн 3 жил хийсэн бас нэг судалгааны үр дүн байгаа. За энэ хуулийг яагаад батлах болсон бэ гэхээр бид нар зарим үед ингээд нэг байсан хөгжлөөсөө нэг ухрах зохиолууд гараад байна. Энэ бол надад маш харамсалтай байдаг. За одоо урагшаа хөгжиж байгаа зарим зүйлийг бид нар хийж чадахгүй байж болно л да. Гэтэл урд нь маш сайн хийж чадсан зүйлээсээ өнөөдөр ухарж байгаа ийм зүйлүүд харахаар ерөөс сууж чадахгүй байгаа. Тэгэхээр ойдлын салбарыг бид нар яагаад ингэж онцгойлон барьж утсан бэхээр одоо 2005 он 7 он гэхэд Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 29% штэ дангаараа та боддоо энэ ойдлын салбар одоо хангаж исэн байгаа байхгүй юу. Тэгэхээр би танд одоо ойлгомжтойгоор ярил л да. Өөрөөр хэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүний 29% дангаараа гэдэг чинь маш том салбар байсан юм. Тэгэхээр энийг дангаараа энэ ойдлын үйлдвэр салбар хийж гүйцэтгэж чадчихсан байгаа байхгүй юу. Тэнд тухайн үед 30 мянга гаруй хүн ажлын байраар хангагдчихсэн. За тэгээ дийлэнх нь манай эмэгтэйчүүд. Тэгэхээр 30 мянга гаруй эмэгтэй одоо ажилтай орлоготой байсан байна гэсэн. Өнөөдөр энэ салбар бүр унаад одоо 3,000 4,000-ын дотор л ингэж явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө өмнөх байсан хөгжлөөсөө ингэ бүр хоошоо шидэгднэ гэдэг чинь айгүй харамсалтай. Тэгэхээр нэгэнтээ хийж чадчихсан юм а бид нар яагаад одоо чадаж болохгүй юм бэ гэдэг дээр л гол ажиллаж эхэлсэн. За ингээ ойдлын үйлдвэрүүдээр нилээд явсан. Тэгэхээр энэ өөрөө бусад ингээд үйлдвэрүүдээр явхаар маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог. Жишээлхэд одоо гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог, тоног төхөөрөмж гэл хэдэн тэрбум долларын юмнууд яригддаг. За ажиллах хүч гээл тэгэхээр бас л одоо ажилтнаа сургах, өндөр мэргэжилтнүүд авч. Энэ салбарууд бол ер тийм зүйл байхгүй. Хамгийн богино хугацаанд одоо жоохон дэмжээд өгвөл ерөөсөө зүгээр хөгжлийн манлайд хөрч болохоор л ийм салбарууд харагдаж байгаа л да. Тэгэхээр энэ ойдлын салбарын нэгдүгээр шалтгаан нь. За хоёр дахь шалтгаан бол өнөөдөр Монгол улс нэг жилдээ 1.1 их 80-ын оюмл одоо хувцас хэрэгэлдэг гэдэг. Одоо таны костюм байна, тэ цамц зангаа гэдэг ингээд үзэхээр жилдээ Монгол улс 1.1 их 80-ын хувцсыг
хэрэгэлдэг. За тэгээ хэдэн хувийн өөрсдөө доёддаг гэж та бодож байна зүгээр багцаагаар нэг тийм бол. Зөв нэг 20% байх уу? За Монгол улс бид нар бол нэг 8% л ойж байна. Ердөө 8%. За тэгэхээр таны хэлдгээр бид нар 20% рүү хүрэхэд байдал бас шал өөр бол. 30% рүү хүрэх, 40% рүү хүрэхэд бол шал өөр болох байхгүй. Тэгэхээр 8% ойно гэдэг чинь нэг хэдэн голцон үндэсний хувьцаа л ойж байна л гэсэн үг. Бусад бүх хувьцыг дандаа гадаадаас авч ийн гэсэн. Тэгэхээр энд маш их хэмжээний нөгөө валют орно тийм ээ. За валют орно гэдэг чинь эргээд яаж вэ? Нөгөө төгрөгийн ханш маань одоо шууд нөлөөлж байна. Ерөөсө бид нар чинь нэг үйлдвэрлэгч орн болъё гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө за 3 дахь энэ оёдлын салбарыг дэмжиж гэсэн одоо санаачлага юу вэ гэхээр оёдлын салбарыг хөгжүүлснээр яг бодтойгоор бид нар ядуурлыг бууруулах боломж бол харагдсан. Одоо бид нар чи ядуурлыг бууруулна ингээл олон улсын байгууллагуудаас шинэ мөнгө аваад идэх чинь ямар ч үр дүнгүй нөө ядуурл нь улам л ихсээд хүнд ингээд нэг бахан юм өгөөд байгаа мó тэгээ нөгөө айлтай юм. За энэ салбарыг сум болгонд дүүрэг хороо болгонд энэ салбарыг хөгжүүлэхээр ядуурл буурна. Ядуурл буурна. Яагаад тэгэхээр манай энэ ядуурлын дийлэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа байхгүй. Эмэгтэйчүүд. За эмэгтэйчүүд маань гэрээсээ их хол яваад ажил хийж боломжгүй юм байна. Одоо хүүхдүүдээ харан цэцэрлэгт яа ахмад наснаа харан ч гэдэм. Одоо тэр уул уурхаар ингээ хол явж чаддгүй юм байна шүү дээ. Тэгэхээр одоо хамгийн ойрхон ажлын байрыг л хайж идэг. За хоёрдугаарт манай Монгол эмэгтэйчүүд бол нэг 7-оос 14 хоног сургалтанд суухаар шууд ингээд юм оёо сурчдсан байна. Юм оёо сурчдаг. Тийм учраас энэ өөрөө маш их тийм одоо гоё одоо юу гэдгийг бүр хөгжүүлвэл их олон асуудал шийдэхээр ийм одоо салбар санагдсан. Тэгээ энийг одоо бид нар хуулийн төслийн өргөн барьсан юм. Тийм. Тэгээд тэр та яг л хэлж ин л дээ тэр хөрөнгө оруулалт хамгийн бага шаардсан те. Тэр нэг оёдлын машин энэ л одоо хэрэгтэй шүү дээ. Яг нэг оёдлын машинд багт нэг ажлын байр. Нэг ажлын байр те. Тэгэхээр тийм байна. Мөр уул уурхай шиг одоо хичнээн тэрбум доллараар гарч байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр бид нар одоо манай өргөн барьсан хууль ямар хууль юм бэ гэхээр одоо бид нар өөрсдөө оёё гэхээр энэ даавуу, товч, за цахилгаан товч, за одоо туслах материалууд бүгдийг импортоор авд юм байна. Импортоор авд. Тэгэхээр энэ бүх импортоор авж байгаа зүйлийг гайлын дотроос нь чөлөөлөе гэдэг л хууль юм байна. Гайлын дотроос. Тэгэхээр энэ бол яг энэ ихний алхам шүү дээ. Дараагийн удаа бид нар бүр шаардлагатай бол өгнө бүр нөөтмөөтөөс чөлөөлчих зүгээр энэ салбар өөрөө босоод ирнэ. Ямар тэн төрийн дэмжлэг мэл хэрэг. Энэ татвараас чөлөөлчихэд л шууд босоод ирнэ. Тэгэхээр ихний хэмжээнд тийм үү бид нар ч бас хууль хит их том амбицтай бол хууль маань бас дэмжигдэхгүй байх гээд одоо ингэ шат шаттай л явж байна л да. Тэгэхээр одоогийн бидний өргөн барьсан хуулиар бол Монголд үйлдвэрлэдэггүй даавуу гэж байгаа. Бас ингээд манайх чинь нэг 100% носон даавга өөрсдөө хийдэг. За энэ үйлдвэрээс бусад одоо бүх төрлийн одоо тэр даавуу, туслах материал энийг бүгдийг гайлын дотроос чөлөөлнө гэсэн. Тэгэхээр зөвхөн оёмл бүтээгдэхүүний салбар хөгжөхөөс гадна одоо тэр цахилгаан товч мөвч чинь одоо манай ноос ноолуурынхан сүлжмжийнхэн бас л хэрэглэх боломжтой байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хямдар нь экспортод гарах одоо нөгөө өрсөлдөгч дотор нэмэгдэн гэсэн үг. Тэгэхээр энэ гайлын дотроос чөлөөлж. Тэгээд тооцоо бас нэлээ хийж үзлээ л дээ. Тэгэхээр энд бол нэг 2-3 тэрбум төгрөгийн асуудал байд юм байна. Одоо гайлаар одоо энэ жоох юм байна. Тэгэхээр бид нар энийг 2-3 тэрбумыг авсан ч яалаа аваагүй ч яалаа нөгөө салбартаа асар их том дэмжлэг болж байгаа юм. Яагаад тэгэхээр барааны үнэн дээрээ тээврийн зардлаа нэмээд гайлын дотор авахаар эн чинь бас өндөр болдог. Дээрэс нь даав өөрөө маш хаягдл гардаг. Хаягдл. Тэгэхээр тэр хаягдл дээр л бид нар татвар төлөөд байна л гэсэн үг байна. Тэгээд дээрэс нь сүүлийн үед бүр айгүй инээдтэй нь манай улсын оёдлын салбар бүр ямар төвшинлөө буусан бэ гэхээр ганцгийнхан энэ даавыг ганцаар оруулж ирдэг болсон. Өөрөөр хэлбэл одоо ганцгаар оруулж ирэхдээ одоо аль нэг татваргүй одоо миний хувийн юм гэдэг ч юм. Ингээд тэр даавыг ганцгийнхнаас авахаар үйлдвэрлэл явж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар чинь одоо нөгөө аль хор даалт эдийн засгийг ил болгоё. Хүн бүхэн тийм үү одоо ингээд
аж ахуй нэгжүүд шудраг татвар төлөгч болъё. Тэгээд татврыг багасгая, дарамтыг багасгая. За хамгийн гол нь энэ мөнгөн дүн гэхээс илүү энэ хүмүүсийн тэр ирмэлцэл маш сэргэн. Одоо би маш олон ойдолчтой уулзлаа. Тэгэхгүй энийг ингэчвэл бид нар өстө үнэхээр хэрэгтэй байна. Өстө бид нар юм оёмоор байдаг, хиймээр байдаг. Тэгээ эн чинь яг хуу та нарт бол одоо төсөвт бага л мөнгө штэ. Гэхдээ бид нартаа бол энэ бол маш чухал зүйл шүү гэдэл одоо бөөн баяр хүлээгээд байгаа. Тийшээ тэгвэл техник тоног төхөөрөмж жорог байгаа юм байна шүү дээ энэ хууль руу. Тий. Хүн жоох л юм өсөж байгаа юм байна. Жоох л юм өсөж байгаа. Гэхдээ үр дүн нь маш өндөр байхгүй тий. Одоо олон хүмүүс ажлын байртай. Энд чинь нэг ийм хууль байжгаад 5 онд ч гэлөө батлагдсан нэг ийм хууль байсан юм байна шүү дээ тий. Тэр яалцсан. Уг нь 5 онд ийм хууль батлсан юм билээ. Тэр хуулинд бол сүлжмэл болон оёмл бүтээгдэхүүний одоо түүхийд бас туслах материалыг татвараас чөлөөлнө гэсэн хууль баталчаад тэрийг нь одоо ер нь их тэр хэрэгжиж нэг шилэг юм шиг 16 оноос энийг бүр болцсон байхгүй юу? Хэрэгжүүлэх 16 оноос. Юу гэж хэлээ болцсон юм бэ? Гэхдээ одоо юу гэдгийг нэг салбарыг онцгойлон дэмжихгүй гэсэн билүү нэг сонин тайлбар байсан. Тэгээд салбарынх нь бүр тэрийг ойлгохгүй байхгүй. Хууль нь байгаа. Тэгвэл тэр хуулийг бас хүчингүй болгоогүй. Тэгвэл ингээд зогсооцсон. Тэгэхээр эн чинь өөрөө хүмүүст бол ингээд за ялангуяа гадаадын хөрөнгө оруулсан хүмүүс бүр ойлгомжгүй байхгүй. Хууль нь байгаад идэг. Тэгэхээр энэ ингээд зогсооцсон болохгүй байдаг. Тэгэхээр бид нар бол одоо яг энэ оёмл бүтээгдэхүүнийг ингэнэ гэдэг одоо бүр хуулиа батлуулаад, баталгаажуулаад 25 оноос хэрэгжүүлнэ гэд ингээд явна. Тий. Тэгэхээр тэр 5 оны хууль аянда одоо тэр яг оёмл бүтээгдэхүүн дэсгэн хүчингүй болно гэсэн үг. Тий. Зүгээр би одоо нэг л юм гайхаад байна л да. Энэ хуралч одоо айгүй олон хууль ингээд энэ хорийн чуулганаараа хэлцэн гээд ингээд хүлээгээд авцсан байж идэг. Одоо та бүхэн чинь нөгөө сонгуул орчихсон бүгдөө ингээд тараа явчихсан. Одоо эн чинь 4 сараас хойш ерөөсөө эрс сүрэхгүй чи баг хуралдахгүй шүү дээ. Тэгээ одоо ийм байхад одоо энэ хууль мөл энэ одоо сонгуул хүртэл батлагдахгүй танд ямар найдвар байна? Одоо маш цаг хугацаа маш бага үлдсэн. Тий. За гişүүд маань нөгөө тойрог томсчоор хөдөө гадаа маш явж гин. Одоо энэ хуулийн маань хилэлц хэсэг нь дэмжигдсэн. Би тэрэнд бол бас хамгийн гол даваагаад авцсан. Энийг хилцэх үеэр бол бүх хүн үг хэлсэн бүх хүн ямар чухал хууль вэ? Эн чинь бүр ёстой энийг л батлуулах хэрэгтэй гэсэн ийм зүйл ярьсан. За хоёр дахь асуудал бол одоо байнгын хороогоор ороод гол даваагаад авчвал дараагийн асуудал эцсийн хилцүүлэг бол угаасаа нэг удадгүй. За тэгээ энэ өөрөө их том хууль биш л дээ. Том хууль биш. 1-2 залттай л хууль болохоор бас би энийг л одоо батлуулах гал одоо өдөр шулган сахиад л байгаа тий. За тэгээд энэ их хурд маань үгүй энэ би танаас бүр нэг албан ёсны мэдээлэл авъя гэж бодоод байна. Таач дэд даргын хувьд энэ нэр дэвшигчд тодроод ингээд 5 сарын 20-оос хойш та бүхэн чинь чуулганы бүр завсарлуулаад тарчих гээд байна уу яах гээд байна. Тэгнь. Одоо чуулган бол одоо бүр хамгийн сүүлчийнхээ одоо отхон чуулганыг хийгээд дуусаад тэгээд бүр за тэгээ ер нь Монгол улсын түүхэнд 76 гишүүнтэй хамгийн сүүлийн чуулган болно гэсэн. 5 сарын 20-оос өмнө хийгээл тэгээд чуулганаа дуусгаад сонгуульдаа орно. Бид нар чинь нөгөө нэр дэвшигчд одоо нэр дэвших үнэмлэх авах нэр дэвшилтээ хийх гээд явна. За тэгээ сонгуулийн дараа шинээр 126 гишүүнтэй парламент. Гэхдээ яадаг вэ тэр сонгуулийн дүнгийн чинь нэг хуучин их хурлч авч хэлцээд нэг баталдаг вэ? Нэг дахиж нэг чуулга хийнэ гэсэн үг үгүй л үү? Тийм байдаг үгүй л тэгдэг шүү дээ. Тэгжээж бүр ирэх юм. Тэгээ би нөгөө танаа нэвтрэл бас нэг зүйлийг ингээд энэ ойдол дээр хэлхийг хүсэж байна л да. Өмнө нь бол яг хуу бас цаг хугацааны хувьд бол тохиромжгүй байсан үед байж болно. Яагаад тэгэхээр нөгөө хятад ингээд үйлдвэрлэсэн бараа их олон саяар үйлдвэрлэдэг бүтээмж өндөртэй учраас манай бүтээгдэхүүнүүд өрсөлдөх чадвар нь муу байсан. Гэтэл бол одоо өөр болсон. Яагаад тэгэхээр манай өмнөд хөршид эрчим хүчний үн маш өссөн. Дээрээс нь хүмүүсийн цалин бол өндөр өссөн. За тэгэхээр нөгөө бүтээгдэхүүн чинь өөрөө өндөр үнэтэй болсон. За тэгэхээр одоо би сая тэр Urban Jeans гэдэг компанид очсон. Джинсийг
та нар ингээд гадагшаа гаргадгүй борлуулалтанд нь хүндрэлтэй гэсэн чинь үгүй бид нар ойж амжидгүй гэж байна. Ерөөсөө одоо хүмүүс ингээд бараг энэ тэндээс джинс ахгүй Монголоосоо энэ джинс ингээд хүний биед өөртөө яг ингээд монгол хүний биед таарсан байдаг. Бид нар ерөөсөө амжидгүй штэ. Хэрвээ одоо та энэ хууль батлагдаад за тэгээд ингээд олон ойдлын үйлдвэрүүд гарвал бид нар бүр ингээд захиалга хувааж өгөөд ингээд кластер үүсгэхэд ажиллахад бэлэн байна. Бид нар юун гадагшаа гарах. Бид нар манай дэлгүүрүүд ингээд захиалгаа одоо дийлдэг одоороо ингээд дуусчдаг гэж. Тэгэхээр энэ бол бас нөгөө талаас их сайн мэдээ тийм үү. Өөрөөр хэлбэл монголчуудын ойсон бүтээгдэхүүн дотоодын зах зээл дээрээ сайн одоо борлуулалттай байж чадах нэ гэсэн ийм одоо бас зүйл байгаа даа. За тэгээд танд амжилт хүсье. За баярлалаа. За дараагийн энэ хуулийн төсөлтөд би харж ирсэн энэ эрүүдэн шүүхийг одоо тосон зогсоох гэх юм уу те ийм хууль тавирган барьсан байсан энэ тухайга. Тий. Тэгэхээр би бас харин яг энэ одоо танаа энэ нэвтрүүлэгт л яг орж энэ сэдвээ ярих гэж бас нэлээд бодож исэн. Тэгээд бас их цаг олцсонд бас их баяртай байна. За би өөрөө Монгол улсын улс төрийн хэлс хэрэгт хилмигдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссийн дараагаар ажилладаг. Их урт нэртэй. За энэ комисс маань 1998 онд байгуулагдсан. Ер нь арчилтай насч 100 юм байгууллага. За энэ их чухал байгууллага гарч ирээд 1900 одоо за 22 оноос хойш 22 оноос 90 он хүртэл гарсан тэр хилмигдүүлэлтийг л одоо шийдэрлэх ийм одоо хууль. Одоо өөрөөр хэлбэл тухайн үе нэг 30 40-од оны нэг хилмигдүүлэлтийг л гол нь одоо бас энэгээр шийдэж байгаа. За сүүлд одоо сөхөөцөхөдний төрөгдлийн тэр гээд ингээ явдаг. Тэгэхээр энэ үед чинь бид нар хүн амынхаа бараг 10 гаруй хувийг одоо хилмигдүүлсэн байдаг. За хамгийн ноцтой ингээд мэдээлэл ингээд үзэхээр бусад орон за манай хойд хөрш олон хүнээ хилмигдүүлсэн бас адилхан тийм үү. Тэгвэл нийт шоронд одоо ял эдэлж байгаа хүмүүс одоо шүүхээр шийдвэр гарсан хүмүүсийн 20% л цаазаар авсан байдیں۔ Гэтэл Монгол улс бараг 70-80% цаазаар авсан. Тэгэхээр одоо бүр ямар харгистэй бүр юу нотлох гэж тийм байсан бүр асар харгис хууль болсон байгаа байхгүй. Хилмигдүүлэлт болсон байгаа байхгүй. Чи бүр их хядлага. Тэгээ хилмигдээгөө бараг айл өрөх байхгүй. Тэгэхээр эн чинь одоо бид нар энэ олон жил ингээд цагаатгаад дуусахгүй байна штэ. Дуусахгүй байна. Тэгэхээр энэ өөрөө маш ноцтой зүйл юм. Тэгэхээр би энэ хүмүүсийн одоо энэ хэргийг ингээд үзэж байхад одоо яагаад юу гэж бодсон бэ гэхээр за яг өмнөх одоо удирдлагууд бол энэ цагаатгалын хуулийг гаргаад нөхөх олгорыг олгоод ингээд гол ажлуудаа нуглаад явжээ. За одоо энэ ажил нэлээд жигдэрсэн учраас би юун дээр ажиллах вэ гэж бод. За миний ажиллахны хэсэг бол одоо энэ хилмигдүүл чинь мэдхгүй залуу үе маш их байна. За энийг хойч үедээ соён гэгэрүүлээ. Тэр олон чадвал баримтат кинонуудыг хий. Одоо энийг л яаж иргэдэд ингээд хөрхүүцээр одоо үзүүлж болох вэ гэдэг дээр бол ажилласан. Ингээд бид нар 10 гаруй баримтат кинонууд хийсэн. Энэ бол маш чухал түүх юм байна. Өшөө удвал манай нөгөө одоо гэрчүүд маань тийм үү? Одоо хилмигцэн хүүхдийг төрсөн хүүхэд эднэр маань бол бас оролцох боломжгүй болчиход. Тэгэхээр энэ олон баримтат кино хийсэн. За гимшлийн гэрэлт зам гэдэг одоо аймагуудаар нэг үүргэвч ингээд үүрж яваад танаа телевизээр ч гэсэн бас гарсан баг. Яг тэр хилмигдэл болсон газрууд дээр очиж бид нар одоо тэр нутгийн иргэдээс яриа авах те ийм бас түүхийн нэвтрүүлсэн. За анимашн хийсэн. Анимашныг бол залуучууд бас үздэг юм байна. Тэгээд ийм аимшигтай юм одоо болно гэж байд юм уу? Бүр хүмүүс бол ойлгохгүй. За гурав дахь нь одоо ноцтой асуудал юу гэхээр энэ үед гарсан энэ хүний эрхийн зөрчлийг дахиж Монгол улсад хизээч гаргуулахгүй байхын төлөө бид нар ажиллах хэрэгтэй. Улс орнуудад ингээд түүх давтагддаг маш аюултай. Одоо ингээд урд нь арчилсан орн гэж хэлсэн улс орнууд өнөөдөр тэр хилмигдүүлэлт, эрүүдэн шүүх мөхчин байна штэ. Тэгэхээр энийг манай одоо мөрдөгдөж байгаа хуулинд байгаа тэр бүх ноонуудыг хүний эрхийг зөрчиж байгаа юмд гаргаж ирээд энийг нь зохицуулсан энэ хуулийн хуулиудыг батлуулах талаар бол одоо нэлээд ажилласан байгаа. Тэрний нэг нь яг таны сая асуусан энэ эрүүдэн шүүхийг одоо зогсоох гэдэг юм уу тийм одоо хууль байгаа. Тэгэхээр энийг бол хуулиа дөнгөж өргөн барьсан одоо шийдвэрлэх гээд явж байгаа. Энэ хуулийн
хамгийн чухал одоо нюанс нь юу юм бэ гэхээр та мэдж байгаах нөгөө батлан хамгаалахын салбарт зэвсэгт хүчин ингээд хөлийн цэргийн ангиуд дээр нөгөө хүн амны хэрэг их гарсан шүү дээ. Тэгээ 20-23 онд бол зөвхөн батлан хамгаалахын салбарт 21 одоо ийм асуудал гарсан байдаг. За тэгэхээр гэмт хэрэг гарсан ноцтой. Тэгэхээр энэ тэр нөгөө заргийн өнөр цэцгийн нэг зохион байгуулсныг том хилцүүлэг болсон. За одоо бүх хохирогч нар ирээд би тэнд өөрөө очиж суусан. Гэхдээ үнэхээр дэмтэрмээр юм бэлээ. Хөлгөө, гаргуу болсон, нас барцсан хүүхдүүдээ ингээд уйлаад. Тэгээд энэ хуулинд орж байгаа хамгийн чухал залт юу вэ гэхээр одоо энэ миний хуулийн өөрийнх нь нэр бол хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль байгаа. Нэмэлт юм байна. За энэ хуулинд бол орсон хамгийн чухал заалт юу вэ гэхээр энэ өмнө нь энэ батлан хамгаалахын энэ салбарт энэ ангиуд руу одоо орох боломжгүй байсан. Одоо жишээлхэд би яг энэ одоо энэ жишээлхэд нэг юм байгаа юм л да. Манай Монголд чинь нөгөө эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа гэж юм хийгдээд бүр улсын их хурлаас тэр гишүүнийг томилдог болсон. Хуучин бол яг хүний эрхийн комисс дотор комиссийнхан хийдэг байсан. Одоо бол бүр тусдаа одоо бид нар олон улсын хэлгээр бүр комиссар хинж гишүүн байгаа. Цэлмэг баха. Тий, цэлмэг гэдэг гишүүн байгаа. За тэгэхээр цэлмэг бол доороо бас ингээд өөрийн албатай 5-6 хүмүүс ингээд ажилладаг. Энэ хүмүүс бол яг олон улсын байгууллагын тэр зөвлөмжийн дагуу ажиллах үүрэгтэй. За ингээд улсын их хурлаас бас тогтоол гарсан байдаг хэд хэдэн тогтоол. Тэгэхээр энэ хуулийн хамгийн чухал нь юу гэхээр одоо хүний эрх чөлөөг хязгаарлах эсвэл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт гэж байгаа. Эрүү шүүлт гарч болзошгүй нөхцөл байдлыг одоо тогтмол хяналт шүмжлэгээ хийж урьдчилан сэргийлнэ гэж. Өөрөөр хэлбэл хүн өөрийн одоо хүсэлтээр гарч явах боломжгүй газар гэхэр чинь одоо хорих ангиуд байна. Цэргийн анги гэж. За хань цэргийн анги ороогүй байхгүй, ороогүй байсан байхгүй. Хорих анги байна. За цагдаа хорих газрууд байна. Асрамжийн төвүүд байдаг бас одоо хүүхдээ юм уу, ахмад. За өшөө нөгөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд бас ингээд гарах боломжгүй одоо ийм хүмүүс ингээд жишээлхэд байж. Тэгэхээр зөвхөн энэ газруудад орох эрхтэй байсныг одоо миний энэ хуульсан нэмэлтээр юу гэж оруулж байгаа гэхээр зэвсэгт хүчин таслал хөлийн болон дотоодын цэргийн анги гэж нэмж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх шүү. Урьдчилан сэргийлэх энэ манай одоо тэр комиссар энэ ажилтнууд чинь очиж урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа их боломж бүрдэж байгаа байхгүй юу? Боломж. Энэ өөрөө маш чухал. Тэгэхээр бид нар заавал хэрэг гарцсан хойно явах биш. Очоод одоо ингээд за эрүүдэн шүүн гэдэг чинь зөвхөн хүний нэг зодож анчихыг хэлдэг юм аа. Эрүүдэн шүүн гэдэг чинь одоо хүнлэг бус харьцсныг хэлдэг юм аа. Хүний нэр төрийг гутаанд оромжилсан бол эсвэл одоо юу гэдгийг хоол ундгүй хэдэн цаг байлгасан бол тэ эсвэл одоо өвлийн хүүтэнд гадаа одоо ингээд байлгасан бол ч гэдэг юм ингээд эн чинь өөрөө дотроо маш олон хүнлэг бус харьцаа бас ордог. Тэгэхээр энэ хүмүүс чинь энэ нөлөөллийн ажлаа хийн. Тэгээд улсын их хурл бол хуучин одоо энэ эрүүдэн шүүхийн юм гишүүн томилоогүй байхад жишээлхэд 6хан л юм юу хийсэн байт юм л да. Одоо энэ би тоог хэлээ л да. 8 удаа энэ иргэдэд ангид байх энэ мэдлэгийг хийх сурчлага 8 хүнд хийсэн бол одоо 172 хүнд хийчихэд байгаа. За энэ бол өөрөө маш чухал байгаа байхгүй. За дээрэс нь сургалтад хамрагдсан төрийн албаа хаагчвал одоо бүр энэ жилийн тоогоор 7560 болсон. Чи маш сайн тоохгүй. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдад очиод бид нар энэ сургалтаа хийгээд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс очиж хийх үүрэгтэй. За одоо ингээд олон улсын хүний эрхийн зөвлөмжөөр ийм байдгийн. Эрүүдэн шүүн гэдэг чинь ийм хэлдэг. За та нарын хийж байгаа энэ хүнлэг бус юу гэдэг юм уу ийм одоо асуудал гарч байгаа бол эн чинь болохгүй шүү. Тухайн эрүүдэн шүүлтэд одоо хүн өртчлөө гэж үзвэл шууд энэ газар руу гомдол гарах эрх нь нээлттэй байдаг. Тэгэхээр энэ өөрөө ийм олон улсын хүний эрхийг зохицуулсан их чухал процесс байдаг байхгүй. Тэгэхээр би энэ олон улсын зөвлөмж нь манад ирээд байгаа. Танай улсын одоо энэ асуудал чинь ийм зүйл дутуу байна гэдэг. За
За хоёр дахь нэг чухал зүйл бол юу вэ гэхээр одоо манай эрүүгийн одоо хуулинд юу гэж байсан бэ гэхээр би танд одоо иргэн хүнд ойлгомжтой хэлбэрээр яриа л да. Юу гэж заасан байдаг вэ гэхээр зөвхөн одоо мэдүүлэг авах үед л эрүүдэн шүүжсэн болвол хүнлэг бус харьцсан бол одоо тэр төрийн албаа хаагч одоо ингээд нэг ялтай байсан. А гэтэл одоо миний энэ хуулийн одоо гол одоо нюанс нь юу юм бэ гэхээр зөвхөн мэдүүлэг авахт биш ээ. Эрүүгийн байцаан шийтгэх одоо бүхий л ажиллагааны туршид эрүүдэн шүүхийн ийм зүйл илэрвэл болохгүй. Энийг одоо хуулиар хориглоно. Ял шийтгэлтэй шүү гэдгийг энд оруулж өгч байгаа. Тэгээ энэ дээр бол одоо би бүр ингээд заасан байна л да. Жишээлхэд энэ төрийн албаа хаагч нь тайлбар мэдүүлэг авах тийм үү? Энэ бол өмнөөс. За нэмээд нотлох баримт цуглуулах, шаалгах, үнэлэг хэрэг хүлээлгэх үедээ гэж. Өөрөөр хэлбэл одоо энэ хүн чинь их олон процессыг с ิจ гтнээс эхлээд олон процесс дамжих нь шүү дээ. Тэр шүүхийн шийдвэр гарах хүртэл энэ хүн чинь ингээд их олон одоо өдөр сараар ингээд бас тийм үү ингээд с ิจ гтнээр татагтаал ядаг чинь энэ бүх процесс эрүүгийн хууль эрүүдэн шүүгээс ангид байх ёстой шүү гэдгийг энэ хуулиар оруулж байгаа юм. Энэ өөрөө их чухал. Яг тэгэхээр та саяхан харсан бах хэвлэлд нэг тийм мэдээ гарсан шүү дээ. Нэг хүнийг яг шүүхийн одоо байр руу авч явах замдаа тэр хүнийг зодоод дарамтлсан гэсэн нэг юм мэдээлэл хэвлэлээр их авсан. За тэр чинь юу юм бэ гэхээр тэр хүнд нөгөө шүүхтэр очиод яг бодит байдлыг ярихад нөлөөлж байгаа байхгүй. Тэр хүн чинь айдас давтчихээн. За тэгэхээр энэ өөрөө байж болохгүй зүйл. Бид нар чинь арчилсан орон арчилсан хуультай орон байхгүй. Тэгэхээр энэ бүх зүйлийг ингээд нарийн одоо ингээд процессыг оруулж өгч байгаа. Тэгэхээр энэ хоёр одоо гол зүйл бол миний энэ хуулийн одоо амин сүнс юм аа гэж одоо би нэ иргэдэд ойлгомжтойгоор л бас тайлбарлах гээд байна л да. Тэгээ бас нэг ийм асуудал байгаа шүү. Ийшээ ороогүй болов ордгүй болов энэ нөгөө шүүхийн шийдвэргүйгээр бид нар чи их баримтчилгаа хийдэг гэж те. Одоо эн чинь бүх баримтчилгааны 99% нь шүүхийн шийдвэргүй гэж те. Жолон улсынхан байгууллага биднээс энэ дээр айгүй шүүмж. Энийг бол ийшээ оруулж болохгүй байсан уу? За наач нь бол би тань зүгээр одоо танд болон сонгох одоо иргэдтэй гоё мэдээд дамжуулахад энэ хууль бол хуулиар бүрэн шийдэгдсэн. Тийм үү. Тэг шийдэгдсэн. За энэ яаж шийдэгдсэн бэ гэхээр энэ дээр хүний эрхийн үндэсний комисс бол одоо 22 оныхоо илтгэлд энийг заагаад нэгдсэн үндэсний байгууллагын одоо дур зоргоор одоо тэр туулах тийм дур зоргоор авилах одоо тэр хүний эрхийн хороо гэж. Тэндээс ч одоо баахан комиссарууд ирлээ шүү дээ. Ирээд та харсан бах те шууд хэвлийн мэдээ хийсэн шүү. За Монгол улс шүүхийн шийдвэргүй баримтчилгаа 98-99%-тай байна гэд. Би одоо бодож байгаа юу лээ энэ ч одоо. Би чинь бас яг нь хууль зүйн байнгын ороонд байдаггүй болохоор зарим тэр нарийн ширийн зүйл хүний эрхийн талаар одоо гол ажиллаж байгаа нүд тэр тохиогч аваад бүр юу лээ гэж одоо. За ингээд судалсан. За энэ дээр хүний эрхийн үндэсний комиссийнхан бол тэр 22 оныхоо тайланд энийг тийм ээ зөвөө гэд оруулж өгсөн. Энэ бол өөрөө маш чухал. Хэрэг тэд нар ингээд оруулахгүй бол бас би барих юм бол. За ингээд оруулж ирсэн өөрөө хэлбэл олон улсын байгууллага энийг нотолчлаа, хүний эрхийн байгууллага нотолж. За ингээд энэ дээр хууль санаачилсан. Хууль санаачлаад өнгөрсөн 12 дугаар сард эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулаад Монгол улс шүүхийн шийдвэргүйгээр нэг ч хүнийг баривчлахыг хориглосон. Тэгэхээр одоо бид нар нэгдсэн үндэсний байгууллагын өмнө олон улсын одоо хүний эрхийн байгууллагын өмнө Монголын нэр бүтэн болж байна гэсэн үг. Энэ өөрөө одоо маш чухал юм заалт. Өөрөөр хэлбэл тэр нэг жоохон нюанс байсан юм л да. Өөрөөр хэлбэл яг хоошлуулшгүй тохиолдолд гэж ямар тохиолдлуудыг хэлэх вэ гэд ингээд байдаг. Агтл энэ бүх зүйл ингээд ажиллаж байтал 16 оноос өөрчлөөд тэгэл ерөөсө дураараа ингээд одоо субъектив байдлаар хандаж барьшлуулсан. Тэгэхээр одоо бид нар хуулиндаа заагаад өгсөн. За яг хөө мэдээж одоо янз бүрийн нэг асуудлууд байгаа хойшлуушгүйгээр барих тийм үү. Тэрийг бүр ингээд зааж өгсөн. Одоо бол им ноцтой онц ностой хэрэгүүд бол шууд л одоо яа штэ. Бусад үед бол нөгөө жижүүрийн шүүгч гэдэг юм гарсан. Одоо баяр ёслол нөгөө амралтын өдрүүдэд өглөө 6-аас орой 22 цагийн хооронд бүх юмыг зөвхөн шүүгч шийдвэр гаргана л гэсэн. Энд чинь өөрөө их хүний эрхийн бас их том
чухал зүйл дээ. Тэгээ энийг бас одоо батлуулсандаа бас баяртай байна. Энэ бол бас чухал асуулт тий. Тэгээ энэ дээр би зөвхөн үзэгчтэй нэг нэмэлт хэлэхэд ийм юу юм бэ лээ шүү. Энэ Тэмүүжин нөгөө хууль зүйн сайд байхдаа яг энийг хуулинд оруулаад батлуулсан байсныг энэ 16 онд ман нам гарч ирсэн мөр ихний хурлаараа ч эхлэв энэ хүчингү болгоод ингээд яаж ирсэн юм лээ. Тэгээд энэ их хурл бас саяхан дахин залруулсан юм байна гэдэг дээр энэ нөгөө энэ дээр ч бас нэг юм байгаа маа. Энэ гүйцэтгэх ажиллагаа гэдэг юм чинь одоо тэр нэг зоригийн алга дээр чинь хоёр алуурчныг яасан барьсан гэж эрүүдний шүүсэн гэж бөө яриа болж штэ. Тэрийгээ болохоор энэ хүчний байгууллагууд чинь гүйцэтгэх ажиллагаа гэж хэлдэг юм байна л да. Тэгээд тэрийг бас нөгөө нэг хаацсан байсныг бас тэр юугаар авч хаяад тэгээд тэр гүйцэтгэх ажиллагаа гэж юм чи хаанч хийж болдог. Тэрэндээ тэр хүнийг эрүүдний шүүж идэг юм нь багтчт юм байна л да. Тэгэхээр энэ таны хуулинд энэ орсон уу те? Одоо бол за яг зоригийн хэрэг дээр бол эн чинь өнөө сүүлдээр нэг улс төрийн асуудал болсон. Тэгэхээр зоригийн хэргийг одоо бид нар манай Арс намын бүлэг юу гэж үзэж байгаа гэхээр энийга бүх юм ил болгочхоо гэдгийг нэгдүгээр тэгж байна. За ил болгол бас бид нар асуудалтай тэр хүмүүс үнэхээр хилмигдсэн юм уу яасан гэдэг нарийн юмыг одоо үзэх боломжтой болчиход байгаа. Тэгвэл өнөөдөр одоо би зүгээр тантай яг адилхан эргэн үнийдэж хад шүүхийн ингээд бүгштний шийдвэрүүд ингээд гарчихсан байдаг. Гэтэл тэр хүнийг ингээд одоо буруугүй гэдэг те. Тэгэхээр бид нар чинь болвол бас энэ яг юмыг зөв шийдвэрлэх ёстой. Ямар ч хүнийг хилмигдүүлэхгүй зөв шийдвэрлэх ёстой. Тэгэхээр бид нар тэр нөгөө ил болоогүй болохоор бас энэ дээр яг хаана юу байсан гэдгийг би бас хэлэх боломжгүй л байна л да. Таны хэлдэг асуулт яг үнэ. Сая бол би энэ хуулиндаа зөвхөн мэдүүлэг авч явах үедээ л эрүүдэн шүүж болох ангид байх ёстой гэдэг байсан бол одоо бүр эрүүгийн байцаа шийтгэх одоо бүхий л үйл ажиллагаа процесс эрүүдэн шүүж болохгүй гэдгийг энэ хуулинд заагаад өгсөн. Хэрвээ эрүүдэн шүүвэл эн чинь ялангуяа эн чинь төрийн албаагч л гэж. Эн чинь одоо маш хүндрэл нөхцөлтэй зүйл залт гэдгийг оруулж өгсөн. За тэгээ би зөвхөн танд нэг юм хэлье л да. Энэ олон улсын байгууллагын нэг ийм зөвлөмж ирээд байгаа байхгүй. Энийг манайхан бол биелүүлэхгүй байгаа. Юу гэхээр эрүүдэн шүүх энэ урьдчилан сэргийлэх үндэсний механизм энэ үйл ажиллагаа чинь маш хараат тус байх ёстой шүү. Зүгээр хараат тус шүү. Бүр онцгой хараат тус байх ёстой. Санхүүн тусдаа, тайлан одоо улсын хурал тусдаа гардаг. Одоо тэр хүн ерөөсөө хараат тус байж энэ тэнд эрүүдэн шүүлт гарлаа гэвэл шууд одоо хинээс ч зөвшөөрлөхгүйгээр шууд очил газар дээр нь ажилдаг ийм байх хэвээр. Тэгэл танах ийм биш байна гэд гараад байгаа. Тэгэхээр тэрийг яг би бас хуулиндаа оруулаад өгсөн. Манайх тэгээд нэг ийм олон улсын зөвлөмж биелүүлэхт их дурггүй. Тий. Үгүй Монголд ийм штэ гэд ингээд суугаад байгаа. Тэгэхээр энэ бол бас яг миний энэ хуулийн та яас зөв харсан байна л да. Хараат тус байх. Яагаад хараат тус байх хэвээр бэхээр ингэдэм байна. Эрүүдэн шүүхийн тэр ажиллагаа явуулж байгаа. Ялангуяа тэр хүндрүүлж эрүүдэн шүүж байгаа хүмүүсийн дандаа арт талд нь тэр зүгээр мэдхгүйгээсээ биш. Арт талд нь том захиалга байдаг. Эсвэл улс төрийн том тал арт тал байдаг учраас хүмүүс тэгж дураараа эрүүдэн шүүдэг, тамалдаг тийм үү хэргийг одоо хүчээр хүлээл. Энэ юм чинь дандаа ардаа одоо би хамгаалнаа чи санаа зовтгүй гэж л хэлдэг учраас олон улсын байгууллага юу гэж зөвлөд байгаа хэрэг. Бүр туйлын хараат бус байх ёстой шүү л гэдгийг. Тий. Тэгэл одоо энийгээ бас ингээд барьчаал яваад байна. Одоо тэгээд би ч бас цөөх болохоор дэмжигдэх нь яах нь уу? Тий, асуудал бол бас амаргүй л байна. Тий, тэгээд та түрүү ингээд дурдаад байна л дээ. Төрийн албаа хаагчтай энэ процессын бүх үйл ажиллагаанд тэгээд энэ нэг үйл итгэхэд дээр ингээд нөгөөхөө дарамтлуулж агаад өөртөө хэрэгтэй юм хэлүүлээд авдаг бас тийм байна шүү дээ. Тэгэхээр тэр юу ч энэ хуулинд яаж тусах вэ? За тэгэхээр одоо манад одоо миний хэлээд байгаа энэ үндэсний механизм гэдэг чинь ер нь эрүүдэн шүүлт гарцсны дараа гэхээсээ илүү тийм үү эн чинь гарчсны дараа бол одоо зөндөө ингээд тулдаг. Яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэгт нь маш чухал юм яваад. Өөрөөр хэлбэл яг тэр эрүүдэн шүүрт гарч болцсохгүй газар очиод бид нар уулздаг. Сая би хэлээ ш 7500 төрийн албаа хаагчдад очиод сургалт хийсэн. Одоо манай 20 ангиуд дээр бол харин
энэ асуудал сайжирсан байхгүй юу. Гэтэл миний эмзэглэж байгаа нь өнөөдөр 20 ангид эрүүдэн шүүхээс ангид байгаад тэд хүмүүсийн сургалтандаа суугаад тэр ял эдэлж байгаа хоригдол бол бас мэддэг болсон байна шүү дээ. За эдгээр намайг эрүүдэн шүүл би шууд одоо тийшээ гомдол гаргана гэдэг мэдээд тэнд эрүүдэн шүүхээс ангид болоод байхад асуудал сайжирсан байхад тэр нэг цэргийн ангид байгаа нэг хөөрхөө нэг тангар өргөсөн нэг мө нэг 18 19-тэй нэг мө бандыг эрүүдэн шүүгээд тэр нь өнөөдөр амь насанд нь аюул учраад байгаад би сэтгэл зовж байгаа. Тэгэхээр одоо миний энэ хуулиар бол энэ хүмүүс бол урьдчилан сэргийлэх гэж байгаа юм маш сайн. Тийм байна. Тий, энэ өөрөө их чухал юм зүйл байгаа юм байна. Тэр бүх одоо хүний эрх үүргүүдийн бүгдийг өөрт нь сайн ойлгуулж. За хэрвээ та энийг зөрчвөл ийм одоо ялтаа шүү гэдэг. Иргэн тэнд байгаа хүмүүст бас сургалт хийдэг. За та нар бол та нар ийм Монгол улс ийм хуультай хүний эрх. Тахийг ингэж зөрчвөл та нар шууд биднэрт ийм одоо шугамар хандах эрхтэй шүү. Уулзах эрхтэй шүү. Та нараас би одоо гомдол авах шийдвэрлэх эрхтэй шүү гэдгийг тэр хүмүүс бас ойлгоно гэдэг чинь өөрөө чухал байгаа юм л та. Бид нар одоо хүмүүсээ соён гэгэрүүлэх хэрэгтэй байхгүй? Соён гэгэрүүлэх, мэдлэгжүүлэх, одоо хууль зүйн ойлголттой болгох энэ өөрөө их чухал юм байгаа юм л та. Тийм байна. За энэ хуулийн төслөөр бол ингээ манай үзэгчид бас тодорхой мэдээлэлтэй боллоо гэж ингэж бодож байна. За дараагийн таны ажиллаж байгаа нэг хуулийн төсөл энэ юу юм бэлээ? Энэ чихэрлэг ундааг одоо хязгаарлах гэдэг юм уу те бүрч арай болохгүй байх те. Тэр талаараа. За энэ одоо бас сүүлийн одоо олон жил хийсэн судалгааны л үр дүн л те. За би бас сүүлийн 3 жил энэ хуулийг судалсан. Манай энэ эрдэмтэд судлаачид бол энэ хууль дээр сүүлийн 10 жил хийсэн судалгаануудыг одоо үндэслэж байгаа. За энэ юу юм бэ гэхээр яг хуулийнхын нэр нь бол онцгой албан татварын тухай хууль. Тэгтээ нөгөө энэ нэрийг би хэлэх дургүй байдаг байхгүй. Яг тэр хүмүүс нөгөө энэ татварын хууль гэж бодчихдог. Гэтэл энэ бол өөрөө татвар цуглуулах ийм зорилготой хууль биш. Ерөөсөө эрүүл мэндийн хууль юм. Эрүүл мэндийн хууль. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн хууль гэдэг нь өнөөдөр Монгол улсад энэ ялангуяа хүүхдийн дунд, бага насны хүүхдийн дунд чихрийн хэрэглээ хит их нэмэгдснээс болоод маш олон төрлийн өвчлөл үүсэж байгаа. За жишээлхэд би танд нэг тойлол да. 7-оос одоо 14 насны хүүхдүүд хэр чи яг одоо нэг юм жижиг өөрсдөө бас ингээд нэг мөнгө олохороо гараад л өөр орчдөг нэг юм хэсэг хүүхдүүд байгаа байхгүй юу? Бүр бага насных нь хүүхдүүд бол ээж аав нь ингээд авч өгөөд идэм байна. За тэнгууд энэ хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн чинь сүүлийн 7 жилийн дотор штэ. 7 жилийн дотор энэ таргалалт 7 дахин өссөн байгаа байхгүй юу? 7% биш шүү. 7 дахин гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо аимшигтай бас шилхэд одоо 700 хүн одоо энэгээр таргалт байсан бол энийг 7 дахин үржүүлэхлээр ч одоо хэдэн мянга болох үү. Тэгэхээр энэ бол өөрөө маш аюултай. Тэгээ бид нар энэ олон улсын одоо биднэрт чинь нэг сайн юм нь юу гэхээр энэ олон улсын байгууллагууд биднэрт ингээд их туслаад байдаг. Жишээлхэд одоо бусад оронд ингэдэгий шүү. Одоо за энэ Мексикт ингэж байна, Сингапурт ингэж байна, Чилд ингэдэг гэдэг ингээд олон орны ингээд судалгаануудыг хийчихсэн. За тэгээд бид нар зөвлөмж ирүүлдэг. За Монгол улс бол ийм одоо 20 гаруй зөвлөмж байгаа байхгүй яг хүүхдийн одоо яг энэ таргалалт зөв зохистой хоолт дээр л Монгол хүүхдийн эрүүл мэндийн талаар нэг 20 гаруй зөвлөмж одоо ингээ бүр байна. За судалгааг нь үзвэл зузаан ном бий л дээ. За энүүгээр юу гэж үздэг вэ гэхээр Монгол улсын энэ хүүхдийн чихрийн хэрэгтэй бол бүр хит их байна. Одоо би ингээд тэр слайдн дээр ингээд бас нэг 20 слайдн дээр үзүүлж болно л да Монгол улс. За тэр таад ингээд энэ дэлгэцэн дээр ингээд харж штэ тийм ээ. Монгол улс бол өнөөдөр энэ зүүн Аз номхон далайн бүсийн орнуудын 5 хүртэлх настай хүүхдийн дунд илүүдэлчин тархалтын тархалт гэдэг ийм олон улсын 2-3-т явж штэ бид чинь. Гүй харин бүр хамгийн өндөр ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар одоо онцгой арга хэмжээ авах хэрэгтэй юм байгаамаа. За тэгээд ингээд насных нь хүүхдээр одоо ингээд та харж байна тийм үү? Энэ 5 хүртэлх насны хүүхдэд тэгэхээр ингээд бүр огцон өсөж байна. За сургуулийн хүүхдүүдэд гэхээр одоо та энэ харж штэ тий.
ингээд огцом ингээд өсөд байгаа байхгүй. 10 онд чинь харьцангуй гайгүйсэн байгааз. Тэгэхэд ерөөсөө бүр 17 онд ийм хурдтай ингээд өсөж байгаа. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэдээ ингээд бусад орны үг ингээд үзэхэр их олон арга хэмжээ байд юм байна л да. За жишээлхэд одоо сурчлагаа хийх хэрэгтэй. За энэ дээр бол онцгой татвар одоо тавих ёстой. Тэр гэсэн ийм зүйлүүд бол байж байгаа. За тэгээд хамгийн аюултай нь энэ санхүүгийн зардал бол одоо үлэмж их байдаг. Одоо би танд ингээд энэ слайдыг харуулъя л да. За жишээлхэд ингээд санхүүгийн зардал бол асар өндөр байгаа байхгүй. Би нэг ингээд энэ талаар нэг фэйсбүүк дээр ярилцлага тавьсан чинь доор нэг хүний нэг комент байсан. Тэр хүн юу гэж бичсэн байсан бэ гэхээр хүн хүүхдтэй юу идүүлнэ уун ер нь энэ төрд ямар хамаатай юм бэ гэж нэг хүн байсан. Тэгэхээр би бол одоо юу гэж харилцах гэдэг нь гэхээр энэ эрүүл мэндийн салбарт төрийн зардал асар өндөр байдаг. Төр энэ дээр маш их мөнгө зарж байна. За дээрэс нь бид нар эрүүл мэндийн даатгал гэж төлж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгал чинь манад нөгөө эв санааныг зарчим гэд зарчимтай. Та хичнээх төлсөн, би хичнээх төлсөн ч бүгдээрээ хүртэхтэй адилхан байдаг. Хин нэгний хүүхэд тэр хит их тархалт болоод чихрийн шижин тусаад нөгөө зүрх судасны өвчин тусаад эмнэлэгт хандхад бидний карманаас гарч ийнэ л гэд бас ойлгож байна. Тэгэхээр өөрөөсөө бүр төрийн зардлыг бид нар одоо бууруулах тал дээр энэ өөрөгч бол. Тэгээ яг энэ ийм юм байна л да. Нэг онцгой татвар гэдэг нь бид нар ингэж байгаа нэг 100 г ундаанд одоо нэг 5 хүртэлх хэмжээний сахар ойл тэр бол болно. Одоо яг тэрэнд бол бусад оронд бол татвар тавьдаггүй мэн. За 5-аас дээш болохоор татвар ингээд тавьж эхэлдэг. Тэр ямар учиртай юм бэ гэхээр одоо жишээ цэвэр ус 5-аас доош удаандаа бол татваргүй, бүгд татваргүй гэсэн. За сүүлийн үед бол миний нэг баярлж байгаа нь ингээд гой ундаанууд гарчиж, гой таргнууд гарчиж, дандаа no sugar буюу ерөөс сахар. Тэгээ уугаад идээд үсгэр зүг. Тэгэхээр бид нар хүүхдүүдэд тэрэнд сургахгүй л яадаг вэхээр хүүхдүүд чинь ингээд нэг хідэн төгрөг олонгуудаа жижиг хүүхдүүд дэлгүүрт ороод хамгийн хямдхан ундааг нь авч байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар архин дээр, тамхин дээр яагаад ингээд улс орнууд онцгой татвар тавьдсан бэ гэхээр тэр чинь их мөнгө олох гэсэндээ биш, зүгээр тэр хүмүүсийг баг хэрэглээг нь багасгах гэж л байгаа байхгүй. Тэгэхээр энэ хууль бол бас яг нэг ийм адилхан. За тэгээд арх тамхичээ өөрөө насанд хүрсэн одоо ийм ухамсартай хүмүүс одоо тэр худалдаа авалтыг хийж штэ. Гэтэл энэ ундааг бол хөрхөө ерөөсөө ингээд нэг ойлголт байхгүй, ерөөсөө нэг тухайн үедээ нэг гоё амттай мэдмээр байдаг. Ийм одоо хүүхдүүд их өртдөг учраас ерөөсөө бид нар өөрсдөө дугуй зохион бүтээх гэдэг хэрэггүй юм байна л да. Дэлхийн улс орнууд яаж хийж ийн гэхээр ерөөсөө их сахартай юм дээр татвар тавьчихдаг. Тэгэхээр үйлдвэрүүд яадаг вэ гэхээр нөгөө сахараа буулгаад аль болохоор татвар багтай ундаагаа үйлдвэрлэдэг. Тэр ундаа нь илүү хямдхан болоод тэр нь илүү гүйлгээтэй болоод ирдэг. Ийм одоо зүйл бол байгаа юм. Тэгэхээр энэ ёсондоо нэгс бид нар хүүхдээ бодсон эрүүл мэндийг бодсон л хууль واخгүй тэр тэндээс бол нэг сүртэй нэг юм цуглахгүй. Яг хаа тэгээд бид нар тэндээс нэг тодорхой мөнгө орж ирвэл тэрийг аль болохоор энэ сургуулиудад цэцэрлэгүүдэд хүүхдүүд цэвэр ус их уудаг болох тэр төсөл рүү нь тэр мөнгө төгрөгийг зарцуулъя энэ төр гэд бас ярьж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл тэр мөнгийг зүгээр нэг одоо нэг үр ашиггүй зарцуулах биш тийм үү? Аль болохоор л Монгол хүүхдүүд энэ цэвэр усаа уудаг, тийм хортой юм хэрэгэлдэггүй, ийм зөвлөл одоо оруулах гэсэн л арга л да. Гэхдээ мэдээж зөвхөн энэ аргаар биш зөндөө олон арга байгаа. Жишээлхэд одоо бид нар энэ шошгочлолтын дээр бас маш их стандарт тавьдсан байна. Заавал одоо сахарын хэмжээгээ тавина. Телевиз хэвлэл мэдээллээр бас сурталчилдаг. За эцэг эхчүүд бас энэ дээр нэлээд хүүхдүүдтэй дэлгүүрт орохдоо ингээд зааж өгд юм байна. За чи дараа ингээд дэлгүүрт орвол ийм юм битгий аваарай. Эн чинь бол ийм хортой шүү. Тэр гэдэг бас хүүхдүүдэд зааж өгдөг. Тэгэхээр энэ ингээд олон яг том комплекс ийм арга юм л да. Тэгээд одоо би бол зүгээр тэгж боддөө шүү дээ. Ер нь бол бид нар энэ урт хугацааны ийм бодлогууд дээр маш сайн ажиллаж байгаа. Одоо манай Эрдэнэ чимэг бол тухайн үед бид нар хамт тамхины хууль яаж ямар их эсэргүүцэлтэй тулгарч. Гэхдээ Эрдэнэ чимгийг л одоо бид нар чинь ингээд одоо нэг хэдэн эмгтэй гişүүд чинь зүгээр тал талаас яг энэ. За тэгээ мэдээж тамхины одоо зардаг компаниудын лобби бас явсан л хальта.
хөвлөөр одоо тэгэл хамаг байдгаар нь одоо муусан яасан. Гэхдээ эргээд үгүй эн чинь бидний л эрүүл мэндийн төлөө байсан юм байна штэ гэж боддог шиг энэ хууль бол яг л одоо иргэдийн ялангуяа хүүхэд залуучуудын л одоо эрүүл мэндтэй л холбоотой л хууль гэсэн үг гэдэг. Тэгээ танаа нэвтрүүлэгд орохоос ингээд тодорхой ярих ингээд боломж гараад байна л да нэг слайд энэ төр үзүүл. Зарим нэг жижигхэн нэг юмд орох чинь нэг 5-10 минутанд чинь бас ингээд энэ бодож байгаа зүйлээ нэг ойлгуулж болдог. Одоо та бол жишээлхэд энэ талаар их ойлголттой л ганц би биш тийм энэ бодол үзэгчд маань их гол мэдээлэлтэй болж байна л да тий. Би энэ дээр зүгээр таны сая ярьсан дээр бас нэг нэмээд нэг статистик хэлчихэд энэ нөгөө сургуулийн насны хүүхдүүдийн чинь 70 хэдэн хувь нь шүдний өвчтөй гартлаа шүү дээ. Энэ ч бас л энэ нөгөө ундаатай ч холбоотой шүү дээ. Ерөөсөө ингээл одоо л эн чинь судалгаан дээр бүгд гараад ирсэн. Монгол хүүхдүүдийн одоо шүд маш муудсан. Энэ бол ерөөсөө л энэ буруу хооллолт. Тэгээ нөгөө сүү таргаа ухаа болсон энэ дандаа юм болох үтгэхгүй юм л бас идэдэн шүү дээ. Тэгэхээр эргээд нөгөө зөвхөн төрийн зардал биш нөгөө өрх гэрийн зардал гэдэг чинь асар их өндөр. Бид нар чинь ингээд зүгээр авж байгаа тэтгэвэр цалингаа яриад идэг шүү дээ, тэ. Ийм байна, тийм байна. Агтл гарч байгаа зардлаа ярьдаг байхгүй. Одоо ингээд нэг айлд нэг хүн хавдар туслагт ерөөсө тэр айл сүрж байгаа байхгүй, тэ. Тэгэхээр бол одоо бид нар ийм ялангуяа ийм одоо боломжтой хууль санаачлах боломжтой ийм хүмүүс л энэ одоо энэ зүйлийг хийхээс биш жирийн хүн одоо бас хөрх энийг хийгээд бас юу бага л да бас үр дүн баг гардыг байна л. Тийм. За та хоёрт одоо нэг 10 минут үлдсэн байна. Над нэг 2 асуулт үлдсэн байна. Та энийг бас давчхан хариулахыг бодоорой. Зөвхөн би ингээд төвлөөс ер нь ингээд харахад ингээд энэ улс төрчдийг ингээд 4 хуваадгийн гинэ. Тэ. За нэгд нь одоо тийм тэмцэгчд гэж байдаг гэнэ. Дандаа нэг гэхдээ нэг хүнтэй тэмцэж яадаг те ингээл тэрийг л дарж авбал одоо болоо гэсэн тийм улс төрчд. За поп улс төрчд гэж бас хэсэг байдаг байхын. Тий. Үзэл санааны за хөгжил ярьдаг тийм хэсэг улс төрчд байдаг байхын. За прагматик гэдэг ингээд 4 янзаар л ангилдсан байна л да. Ер нь дэлхийн одоо тэр та өөрийгөө аль талд нэг гэж боддог бай. За би бол тантай яг санал нэг байна. Би бол одоо өөрийгөө нэг прагматик улс төрчдөл гэж ер нь оруулна. Юу гэхээр над дээр хүмүүс ирээд одоо ийм ингээд чихэрлэг ундаан дээр ийм их олон судалгаа хийлээ. Одоо олон улсын байгууллага ингээд нотолчлаа. Энийг хийхгүй бол Монгол улсад ингээд энэ маш том одоо аюултай байна гэх тэгэхээр тийгээд бас өөрөө нэг 2 хүн судалж ял энийг ингээд оруулж шít. За ингээд сая оюутлынхантай уулзаад ингээд над зовлон. Тэгэхээр эн чинь бид нар нөгөө хүнийг ингээд зүгээр сонсоод зовлонгийн сонсоод чихнийхээ хажуугаар ингээд гаргах биш. Гэхдээ тэр нэг ярьсан асуудлын нэг юм болгох чи гэдэг. Манайд одоо бас их хурл тиймэрхүү улс төрчд бол байдаг. Тийм хүмүүс л бол яг нэг гэхдээ нэг гадуур гараалтай тэрийг ингээд амар одоо яриад байдгүй юм байгаа. Тэгээ таны хэлдэг зүйлдээ одоо тэр тэмцэгч чинь бол ингээд нэг хүнтэй тэмцээд идгээ. Асуудал ерөөсөө шийдэхгүй. Ерөөсөө асуудал хөгжлөхгүй гэл. За тэр л ерөөсөө хамгийн муу. За хоёр дахь нь бол таны хэлдэг поп улс төрчд байхгүй. Поп улс төрчд бол ерөөсөө ингээд тухайн үед ямар сэдв хот байна тэрийг барьж аваад ярьдаг. Тэгэл марчд. Дараагийн хот сэдвэр. За гурав дахь нь бол тэр үзэл санаа баримтлал. Одоо манай нам дээр залуучууд бол яг энэ шин үзэл санаа, шин хөгжлийг ярьж орж ирж байгаа их гоё. Гэхдээ эднэрт бол би бол тэр үзэл санаа бүх юм ингээд дэмжиж ажилтдаг нэ тэднэрт яг нэг л зүйл дутдаг тэр нь жоо туршлага л дуттай. Тий. Тэгэхээр бид нар бол одоо би бол одоо энэ прагматик л тэгэл энэ чинь нэг тэгэл одоо нэг попрол одоо би жишээлхэд тэр IC гэдэг юуны нэг подкастт орсон байхгүй. Тэгсэн чинь тэр хойшлуулшгүй тохиолдол энэ төр гэдэг ингээд шийдвүүлчлээ. Цагдаа орохын бүх юм ингээд хуулийн шийдвүүлчлээ гэсэн чинь надтай ярилцлага хийжсэн тэр Отхон баяргээ сэтгүүлч. Гэхдээ та тэгэд ямар дараах энийг яад юусэн ярьдгүй. Та одоо энийг жоохон яар. Эн чинь маш чухал хүний эрхийн асуудал чинь. Бид нар бас иргэд ойлголттой байх хэрэгтэй гэж шийддэг. Тэр одоо би бол ингээл прагматик л да тэгэл угаасаа л одоо бид манай аавч тэр манай ах бид нар чинь нэг юм чоном ингээ нэг юмаа л ухаа одоо сүүлийн хар тамхин дээр ингээд ажиллаж байна. Тэгсэн чинь одоо Эрдэнэ баяр гэдэг одоо энэ хар тамхины чиглэлээр архин шилээр ингээд доктор хамгаалсан манай Монголын нэг топ одоо гоё эрдэмтэн байл. Тэр хүнтэй уулзаад ирсэн чинь надад 30 ном авчирсан. За одоо чи яах вэ? Энэ
одоо энэ ингээд хар тамхины чиглэлийн донтолт гэж үүдийн хүмүүсээс жоохон өнгөцгөө ойлгоод идэв шүү. Чи одоо над хууль мөлн дээр ажиллах хүн энийг яг жишээлхэд ингээд тэгэхээр бид нар бол энэ альхоор л одоо бидний амьдралд хэрэгтэй юм чухал. Одоо тэгэл тэр би батлан хамгаалах юунаас бас байнга л санаа зовсон л та. Тэгэл тэр хүний эрхийн дэд тарааг хуралдуулдаг. Яг хөө бид нар чинь ингээд хуралдуулна, ярина. Тэр чинь ингээд яриад өнгөрөх биш. Тэн дээр чинь нэг заавал нэг юм хийх ёстой л гэж одоо боддог. Тэгээд ямар санд энэ хуулинд бүр энийг чинь ингээд зүйл залтаар нь оруулж байгаа юм л да. Тэгэхээр энэ өөрөө их сайхан үр дүн авчирнах л гэж би бас одоо итгэдэг штэ. Тийм байна. Би ч бас энэ таны энэ та тэр дөнгөж сая ярьсан 3 хуулийг ингээд үзэл баримт юмыг ингээ харахаар бас л таныг бол үнэхээр прагматик улс төр юм байна даа л гэж би бас дотроо бодсон. Тийм ч учраас энэ асуултыг асуусан шүү дээ. Зөв баярлалаа. За тий одоо дараагийн би тэг цаг баг болохоор гол одоо 3 сүүлийн үед ийж байгаа л хууль байлаа. Тийш одоо өөр одоо зөндөөл хууль бид нар бол яривал одоо тэнд зөндөөл зүйл байна. Тий сүүлийн асуулт энэ за одоо энэ юу сонгуул ойртсон байна. Тэгвэл нөө албан ёсны сурталчилгаа юм явах бол хугацаа арай болоогүй байна. Тийм ээ. Тэгсэн чинь энэ одоо ман нам чинь энэ сонгуулийнхаа сурталчилгааг айдл эрт эхэлчлээ. Энэ юугаар харагдж байна гэхээр энэ одоо ерөнхий сайд ман намын дарга оюун эрдэнэ гэж хүний төр телевизийн 3 цагийн ярилцлагаас эхэллээ. Тэгээ энэ араараасаа одоо ингээд баахан кинонууд үргэлжлээд гараа явчлаа. Энэ дээр одоо уган сонгуул ойртсон ингээд нөө хийсэн ажлаа тайлагнах эсвэл одоо хийх гэж байгаа ажлаа хийж мэтгэлцэх юм тэнд нэг чалга. Танаа нам руу дайрсан. За танаа намын лидер байсан. Одоо н улс төрөөс гараад 7 жил болцсон өнөрөө бүх юмаа дайралт хийж гэн гүтгэж гэн. Энэ дээр одоо танаа намынхан ялангуяа улсын их хурлын гишүүд нь яагаад ингэж дуугаа хороочод байгаад байна вэ? Яг тантай бол яг санал нийлж байна. Одоо сүүлийн үед бол энэ сонгуул юм сонгодог утгаараа явахаа болцсон байна. Уг нь бид нар яг сонгодог утгаар нь л сонгуулаа хийж сурах хэрэгтэй. Сонгуулийн хуулийн батлаа, улс төрийн намын хуулийн батлаа, за үндсэн хуулийн өөрчлөлтүүд хийлээ. Гэтэл ерөөсөө энэ зарим хууль хамаагүй болчих. Үгүй тэгэл гараал ерөөсөө хүнийг л одоо муулж ивэл тэр нам ч одоо сонгуульд орох гэж байгаа нам штэ. Ийм юм хийн гэдгээ одоо ярмаар байдаг. Гэтэл ингээд өдөр болгол нэг сенсац одоо бүр сүулдэ бүр юм үзэхээс ч бүр халахдаг ингээд болчоод байна. Дээрээс нь сурчлагаа эхлээгүй байхад ингээд түмэн зүйлээр очиод тэнд нь хамгийн гол нь төсвийн асар их мөнгийг үрж байгаа байхгүй. Энд бол би маш хэмзгэлж төсвийн асар их мөнгө үрж. Тэгээ манай ардчилсан намын дарга лувсан ямын ган төмөр саяхан нэг удаа нэг сайхан ингээд гоё нэгтгэхэд дуурлаа штэ. Одоо болноо. Наа чин бүр арай хитэрлээ. Хэмжээнээс хитэрлээ. Та нар юм хийх байсан бол 8 жил хийх хугацаа хангалттай байсан. Та нар 8 жил юу ч хийсэнгүй. Одоо ингээд яагаад дандаа тэр арчилсан нам руу дайраад байгаа юм бэ гэдгийг маш тод том руу хэлсэн. Тэр нь бол бас хүмүүст таалагдж байна, хэвлэлээр явж байна. Тэг ингээд одоо ойлгомжтой. Тэг манай антмар даргын өөрийнх нь нэг тийм характер байдаг. Ингээл өдөр болгон гараад попрод байдаггүй. Тэр хүн чинь Японд сургууль төгссөн хүний нэг тийм нэг нухацтай чанар байна л да. Ингээд нэг юмыг нэг оюунлагаар шидчихээ. Аль болохоор одоо ингээд нэг юм намынхаа мөрийн хөтөлбөрийг нэг сайхан болгочихъя. Хийсэн ярьсан зүйлээ одоо манай гишүүд нь ингээд яваад яаж ярих уу гэдэг. Энэ юмайг ингээд ажиллаа сууж дандаа ингээд нэг тийм өдөр болгон нөгөө нэг хөвлөөр гараад попрол ингээд дэж маш одоо миний нөгөө төрөнөл бас прагматик улс төрж байгаа. Прагматик л тэр хүн намын хийх маш их ажил байна. Тэгээ сая бүр төвчээр нь барагдаад тийм нэг одоо мэдээлэл хийсэн энэ бол одоо маш зөв шттэ. Тэгээд энэ улс орон ингээд энэ залуучууд яагаад дайжаад байгаа юм бэ гэхээр зүгээр л бүх юм шудрах бус байна гэдэг дээр л сонгуул нь шудраг ус байна. Энэ тэнд одоо мэрэгжил гадаадад хэдэн сайхан сургууль төгсөн хамаг одоо аав ээжийнхээ мөнгөөр сураад ирээд одоо ажилд орох шууд нөхцөл нь байхгүй байна. Урдуур нэг цүнх баригч ороод ямар ч мэдлэг боловсралгүй хүн ингээл одоо дээр дарга болчоод дарамтлаа. Тийм бид нар ажиллахгүй гэдэг. Тэгэхээр ерөөсөө энэ залуучууд дайжид байгааг чинь гол бид нар ингээд толинд өөрсдөө харах юм бол бүх юм шудрах ус байгаа байхгүй. Тэгэхээр
ийм нийгэмд хүн тогтоход хэцүү. Тэхийн оронд өстой нэг прагматикаар Монгол улс яг чи цөөхөн хүн амтай шүү дээ. Гэс энэ чухал хуйлуудыг одоо батлаад юухан байх вэ? Энэ хүмүүсийг чинь одоо ядуурлаас гаргахын гаргаад ажилтай болгохын болгоод ингээд ажиллахад бол ямар одоо бусад орн шиг миллиард хүнтэй бол одоо хэцүү гэсэн. Гэтэл миллиард хүнтэй газар чинь асуудлыг шийдээд болоод нь штэ. Тэ сүүлийн үед одоо тэр хятадын хөгжил, энтхийн хөгжлийг харахад бүр үнэхээр атаархмаар л одоо явж байна. Тэгээд дандаа нэг ийм нэг арга цаасан, нэг юм тараасан, нэг хүмүүс нэг халамж өгсөн, нэг ийм хүмүүсийн нэг юм хийх ирмэлцлийг нэг унтраасан ийм л одоо зүйл байна штэ. Тийм учраас одоо энэ дээр сая одоо би бас нэг тэр юм тараахгүй гэдэг хууль санаачлаад унтчихлаа гэх мэт ингээд урамгүй л байна. Тэгээд нөгөө хаа байсан нөгөө зоригийн хэрэг гэж юм а дахиж эргүүлж гаргаж ирж тэр улс төрч рүү чиглүүлж ингэж явуулаа. Тэгээд танаа намын бүлгийнхэн чи бас нэг энэ хэрэгээ ил болгоч чечээ гэдэг нэг юу хорл хийжсэн те нөө. Тэгсэн. Одоо тэрийгээ бүр шавдуулаад одоо та бүхний эрх мэдэл хүрэхгүй байна уу? Яагаад одоо тэр юмын тэр нууцаас уг нь гарцсан байлээ шүү дээ. Яагаад тэрийг үзүүлэхгүй? Ер нь ингээд бас энэ нууцын хууль үзэхэд маш нууц гэсэн одоо ангиллалтай хэрэг бол нэг 20 жилийн дараа нууцаас гаргад юм байна. Тэгэхээр эн чинь одоо 20 жил болчихлоо шүү дээ. Энэ чинь маш нууц юм байна те. За яг маш нууцын ангиллалд ингээд тамга дараад энэ хэргийг ялгахад эн чинь 20 жил өнгөрцөн учраас 26 жил болсон. Тэгэхээр энэ бол нууцаас гаргах юм боломжтой л санагдчих болж байгаа. За дээрэс нь за онц нууц гэдэг юм бол 30 жилийг дард юм. За тэр бол би бол голцоо төрийнх юм нүүл гэдэг жоо улс төрийн янз янзын том одоо тэр одоо геополитиктэй холбоотой ч юм том зүйл. Тэгээ эн чинь бол одоо тийм онц нууц бол биш. За нэг маш нууц гэдэг рүү орлоход 20 жил өнгөрцөө энэ нууцаас гарах бүрэн боломжтой. Нууцаас гаргахгүй болохоор чинь энэ дэр чинь ингээд таамаг төвшүүлээд ажиллаж болохгүй л байна л да. Яг хөө зүгээр юу гэж энийг ингээд нууцаас гаргахгүй байгаа гэхээр одоо энэ хэрэг чинь ингээд мөрдөгдөж байгаа. Тийм болохоор гарахгүй гэдэг нэг ийм тайлбар хэлчихэл ингээд суугаад. Тийм учраас бид нар одоо ингээд энэ хэргийг чинь тэр хүмүүс чи үзээд нууцаас гаргаад үгүй болохгүй л тэр олон улсын шинжээч минжээч юу н ажиллуулж болно шүү дээ. Энд чинь ийм хэрэг байна гэд тэр чи олон жил одоо бас хүмүүс хийсэн, мөрдсөн ийм зүйл байгаа. Тэгэхээр энийг хурдхан шиг одоо ингээд зүгээр асуудлыг хаагаад хөгжил ярмаар байна. Тий. Одоо ерөөсө бид нар чинь энэ улс орнооч ерөөсө цахим эдийн засаг